Монголын залуучуудын эвсэл төрийн бас байгууллага нээлттэй нэгэн форумын дэмжлэгтэйгээр завсарлага подкастыг цувралаар хүргэж байна. Подкастын маань зорилго юу вэ гэхээр шүүх тогтолцоо тэр дундаа улсын дээдчүүх болон үндсэн хуулийн цэцэн шийдвэр дүгнэлтүүдийг иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлах, таниулах зорилготой. Тэгэхээр ийм яг энэ процессор шүүхийн процессыг ашиглаад иргэд эрхээ сэргээх боломжтой бодит түүхүүдийн талаар ярилцсанаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм аа. За энэ удаагийн дугаарын зочид маань бол сууц өмчлөгчдийн холбоо бидний мэддгээр сөөхийн талаар ярилцсан. Тэгэхээр нэг талаас оршин суугчийн талаар, нөгөө талаас бол яг сөөхийн удирдах зөвлөл гэх юм уу, сууц өмчлөгчдийн холбооны талаасаа бас яаж үйл ажиллагаагаа зэгцтэй сайн явуулах вэ? Хэрвээ шүүхэд хандахаар бол яаж хандах вэ гэдэг талаар ярилцсна гэж ойлгож байна. Тэгээд энэ удаагийн дугаарын зочид маань бол Сэлб хотхны оршин суугч Баасан Сүрэн хуульч инх жаргалнаар оролцож байна. 2023 онд болсон зуны их үерийн дараа Сэлб хотхны оршин суугчид хэрхэн хохирсон бэ? Хохирлоо барагдуулж чадсан уу? Барагдуулахын тулд яах ёстой вэ гэдэг талаар хуульчаас зөвлөгөө авангаа ярилцсан. Нөгөө талаас хуульч маань өөрөө нэг хотхны оршин суугч байгаа. Тэгэхээр шинээр саяхан сууц өмчлөгчтэй холбоогоо байгуулсан байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой ер нь эдрээтэй ямар асуудлууд байсан, ер нь юун дээр анхаарах ёстой вэ гэдэг талаар ярилцсанаа гэж ойлгож болох нэ. За тэгээ эхний асуултыг хуульчин их жаргалаас асууя. Танаа хотхон шинэхэн байгуулагдсан баригдсан хотхны оршин суугч болохынхаа хувьд яаж шинээр сүүх байгуулсан, яагаад байгуулахад оролцоод иргэний хувьар оролцоод оршин суугчийн хувьар оролцоод явъя гэж бодсон. Сүүхөө байгуулахгүй байсан юм уу? Эсвэл байгуулсан байхад нь үйл ажиллагаа нь болохгүй байсан уу гэдээ асуучих. За яг манай хотхон ашиглалтанд ороод хамгийн их анх яасан бэхээр нөгөө барилга барьсан компани өөрийнхөө охин компани гэж байгуулад тэр охин компаниараа дамжуулаад ерөөсөө энэ бүх цэвэрлэгээ үйлчлэгийг гүйцэтгэнэ гэдэг юм оршин суугчд ямар ч байдлаар мэдээлэлгүйгээр зөвшөөрөл авалгүйгээр ингээд шууд шийдвэрлэе явцсан. Нөгөө дундын эзэмшлийн хөрөнгөтэй холбоотойгоор өмчлөлийн асуудал чинь за би яг зүгээр тэгж харсан юм эсвэл нийт оршин суугчд тэгж харсан юм бөөмөд аюу тийм тодорхойгүй. Биднэрт бол анх ингээд захиалгын гэрээ байгуулаад захиалгын гэрээнийхээ үндсэн дээр дундын эзэмшилт ийм тогтчлт байна, ийм үйл хөдлөх объект байна гэдэг хэмжээ дамжааг нь хүртэл заасан. Тийм байгаа штэ. Тийм ерөөсөө тэр нөгөө анхны гэрээн заасан үүрэг бол биелэгдэхгүй байдалтай. Тэг хүлээлтийн байдалтай байсан. Нэгсэндээ оршин суугчид дундын эзэмшлийн талбайгаа ашиглаж чадахгүй байсан. Ашиглаж чадахгүй. За тэг яг барилгын ажил зарим хэсэгт үргэлжлэжсэн болохоор тэрийг нь бас ингээ хүлээлтийн байдалтай. Гэхдээ яах вэ гэдэг нь ойлгомжгүй тодорхойгүй. Хоёрдоорт болохоор шууд нөгөө барилгын компани охин компани маань ийм төлбөрийн хэмжээ шууд тогтоогод гэхсэн. За тэрийгээ бас адилхан оршин суугчтайгаа ямар нэг байдлаар зөвшөөрөлцөөгүй. Тэгээд оршин суугчид тэр чинь зөвшөөрөхгүй ингээл янз янзын асуудал үүсэж шүү дээ, тийм. Төлбөрийн хэмжээг яаж тогтоох вэ? Метр квадратаар нь, байрных нь метр квадратаар. Тэг анх бол тэгсэн. Шууд метр квадратаар нь тэтгэл үржил ингээд тавьчихсан. За тэгээд тэр нь бол ингээд ер нь бол харьцангуй өндөр. За тэгээд оршин суугчид ер нь дэмжихгүй болоод ирсэн. Тэгээд ер нь ийм асуудлыг ингээд ийм олон хүмүүсийн эрх ашигтай холбоотой ийм асуудлыг шийдвэрлэх Монголд ч юм уу за ер нь хуулийн гаргалгаа энэ сууц өмчлөгчтэй холбоо болж таарж байгаа эцэг нэгэндээ. За тэгээд хүмүүс ер нь нөгөө нэгээрээ нөгөө компанида хантаад амжилт олохгүй за ер нь зарим тохиолдолд үл тоогоод ингэж ирсэхээр сууц өмчлөгчтэй холбоогоо байгуулъя гэд нэлээд удаа явсан. Нөгөө нэг компани чинь ийм үр төлбөртэй боллоо. Тэгээд энэ айлуу төлөөгүй гэдэг нэг ийм зар гаргаж ирсэн байхгүй. За. Тэгсэн чинь тэндээс юу харсан бэ гэхээр бидэнд мэдээлэлгүйгээр чинь банкнаас зээл авсан юм шиг тий. Бүр ингээ үр төлбөртэй болчихсон. Энэ айлуу төлөөгүйгээс болцсон гэдэг тийм асуудал руу орж ирж байгаа. Айлууд өөрсдөө өрөнд ороод. Айлууд өрөнд ороод нөгөө дундын эзэмшлийн хөрөнгөөс нь захиран зарцуулах ирэхгүй байжээж үр төлбөрт оруулж байгаа юм шиг ийм байдал руу ингээд орж ирсэн. Тэгээ яг ер нь тэр үеэс эхлээд за айл болох ер нь оролцоо явахгүй болохгүй юм байна гэдэг л үгээр орж ирсэн. Тэгээ миний хувьд бол тэр албачуулах процесс дээр нь хамгийн яг зүгээр хуульчийн хувьд тусалж чадсан болов тийм. Тэгжээж нөгөө анханасаа ингэ цуглаж байгаа хүмүүс дээрээ шууд баримтж байгаа бүрлийг танилцуулаад за тэгээ гарын үсгийн цуглуулад ингэж явсан тулдаа яач вэс нэг тэр ч 2 жил хөцөлдөж шахав. Одоо байгуулсан. Тийм сүүх бол байгуулагдсан. Тэгээд тийм. Тэгээ эхэлж байгуулагдахтаа бол яг бүтэн
хотхны хэмжээнд байгуулахад бол арай чадаагүй. Яс ихний ээлж яхаа хэсэг дээр бол байгуулсан. Тэгээ дараа нь болохоор дахиад тэгж хэсэгчилж болд юм уу? Яг нь ер нь бол нөгөө юм байраараа байгуулж болно л доо хуулаараа. Тэр чинь нөгөө хид хідэн байрууд нийлжиж нэг хотхон болж штэ. Тэгэхээр хэдийгээр одоо нэг хотхон боловч яг эхний ээлжинд бол байраараа арай илүү айлууд нь бүрдсэн тэр одоо байруудаараа нийлж байгаа байгуулж авчаад тэгээд одоо нэг одоо бүрдээд ихсэн болохоор үйл ажиллагаа нь доктортой болж гисэн гэх. За. Дараагийн зочноо яриулахгүй болоо. Яг ингээ хуйлж яриулахаар удаан яриад байдаг байхгүй. За Баскагийн маань хувьд Баска гэдэг дуудчих тий. Баасан сүрэнгийн маань хувьд болохоор Сэлб хотхны оршин суугч чинь хуваар одоо танаа хотхны нөхцөл байдал ямар вэ? Улс даяараа л мэдсэн шүү дээ тий. 23 оны үеэр тэгээ үерээс болоод ялангуяа Сэлб хотхныхан бол нэлээд их хохирол амссан тий машин тэрэг за тэгэл тэр нэг давхарт байсан Б1-т байсан үйлчлэгээний газрууд тэгэл агуулах сав гэл тий одоо нөхцөл байдал чинь ямар байна хохирлоо барагдуулж авч чадсан уу танаас өөх юу нөхөр ажиллаж байна манай хувьд бол 2023 онд бол үерээс нийтдээ 130 зогсоол байдаг Б1 давхарт тэгээд тэрнээс болохоор 2 аж ахуйн нэгж маш том аж ахуйн нэгж байгаа. Тэгээд 130 зогсоолоос нийтдээ 10 машин нөгөө тухайн үерт живсэн гэх тийм тоо байдаг. Тэгээд одоо сөөх иргэн нийлээд одоо баг тэр бум гаруй төрөний хохирол учирсан гэж одоо тооцож байгаа юм билээ. Тэгээд тухайн үедээ нөгөө засаг дарга нийслэлийн засаг дарга тэгэл хорон дарга дүүргийн дарга бүгд ирээл одоо үерийн нөхцөл байдалтай танилцаад одоо хөрлийн хэмжээг барагдуулна гэж амлалт өгөөл явсан. Одоо тэгээд тухайн жилдээ өнгөрөөд дараа жил нөгөө сонгуул болсон шүү дээ тий. Тэгэл сонгуулийн үеэр тэрийг ярьсаар байгаа л тэгэл одоо хүртэл одоо нөгөө хөрлөө барагдуулж чадаагүй байгаа. Нэг өсөндөө сонгуулийн сурталчилгаанд оролцож өгөөд тэгээд хохирлоо авч чадаагүй гэсэн үг. Тэгээд эргээд одоо ингээ нөгөө иргэдээс сөөхөөс одоо манай ингээ хохирлыг барагдуулж өгөөч гэж ярихаар одоо тухайн үедээ улсаас одоо бүх боломж болцоо гаргацсан. Танаа одоо нөгөө живсэн Б1 давхраас чинь лаг шаврын ингээд онцгой хнаар гаргуулсан, соруулсан бүх боломжоо ашигласан. Одоо бол биднэрт ямар ч тийм тусалцаа үзүүлэх хөрлөг чинь барагдуулах ямар ч арга байхгүй. Тийм л хариутай. Тэгээд яг хөв хүн болгоно нөгөө тусдаа яваад шүүхийн байгууллагад хандж чадаагүй. Тэгэл янз бүрийн асуудал одоо тухайн үедээ даатгалгүй байсан. Хандаад амжилт болоогүй эсвэл бүр хандаж чадаагүй. Тэгээ одоо нөгөө засаг даргийнхаа үгийг одоо ингээд итгэцэн яваад байгаа. Тэгээд одоо нэг барагдуулах байлгүйдээ гээл. Тэгэхээр яг барагдуулсан юм байхгүй. Манайх бас төсвөр ажилдаг учраас өнгөрсөн хавар баха юу яасан. Яг энэ нөгөө далангийн төсвийг судалсан чинь 19.5 тэрбум төгрөгийг л энэ онд зарцуулсан байгаа байхгүй. Гэхдээ ингээд бодит нөхцөл байдал дээрээс үерийн далан өөрчлөгдөхгүй, сайжрахгүй, бүр өндөр болгоцсон байсан ханаа тайрсан гэж тэ нөгөө Берлиний хаан шиг юм Монгол байгуулчлаа, арчлаа гэд хүмүүс шүүмжлээд бичээд эхэлсэн чинь тэрийгээ тайрсан гэж ах шиг тий. Одоо тэгэхээр энэ нөхцөл бид нар ийм асуудалд орвол хаашаа хандах ёстой юм. Асуудал нь юу гэхээр анханасаа энэ нөгөө хот төлөвлөлтийн асуудал байгаа тоххой. За одоо нэгдүгürt ерөн тэр анхны чинь ингээд барилга барихад А70 гэж нэг юм өгдөг шүү дээ тий. Тэгэхээр одоо мэдхгүй шүү дээ. Гинэ. Одоо тэр анханасаа тэр А70-ыг энэ тэр газарт өгөх нь зөв байсан уу? Голын эрэхтэй одоо ямар хэмжээний зайтай байсан. За тэр үед ингээд төр ингээд болно гэж үзээд А70 өгчөөд тэрнийхэн дагуу барилга бариад босоод улсын комисс хүлээж авсан ба шүү дээ, тийм. Улсын комисс хүлээж авах хүртлээр тэр чинь дахиад энэ стандарт норм дүрм болж гэнэ үгүй юу гэдгийг нь бүгдийг л одоо шалгасан байх хэрэгтэй байхгүй юу? Тийм ингээд ярихаар нөгөө он шийдэл төрөмс байгууллагын чинь аквагардныг шүүхэд өгөөд тэгээд учирсан хохирлыг барагдуулахар шийдвэр гаргаад бүр аквагардныг нураах шийдвэр өгнө гаргуулсан биз дээ. Тэр чинь аквагардныг шүүхэд өгөөд байгаа хэрэг биш. Тэр чинь тэр аквагардны зөвшөөрөл өгч байгаа захиргааны байгууллагад ч юм уу нийслэлийн эсрэг шүүхтэд байгаа байхгүй. Та нар ингээд хуульд заасан стандарт одоо энэ захиргааны нийт эрх ашигын өмгөөлөл гэж хэлж болох уу? Юу байсан? Тий яг ер нь бол тийм. Гэхдээ одоо хариуцагч нь бол хувийн компани биш үү? Яг бол хувийн компани бол
төрөөс өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж шүү дээ. Гол нь хариуцагч нь тэр төр нь байгаа байхгүй. Тэгэхээр тэр төрийн байгууллагууд энд зөвшөөрөл өгөхгүй байсан юм дээр анханасаа өгч чинь гэдэг чинь. Тийм тэгэхээр харин миний асуугаад байгаа нь тэр байхгүй. Эднийх сэл ботхныхан хариуцсан тэр төрийн байгууллагын шүүхэд тийм тодорхойлж байгаад шүүхэд хандаж болох уу? Одоо болох бах миний бодлоор бол тэрний юу гэхээр гэхдээ хаана хэн ямар газар одоо ямар зөвшөөрөл өгсөн байна тэрийг нь судлах хэрэгтэй гэсэн. Тэрэн дээр ялчвал одоо хуульчийн зөвлөгөө дээрээс нь тусламж дэмжлэг хэрэгтэй болно. Гэхдээ одоо шууд одоо юу гэх за тэр асуудлаар ингээд шүүгтжингүүт нь яг энэ тучирцсан хохирлыг шууд барагдуулах юм байна гэж бол хэлэхэд хэцүү. Гэхдээ хаана ямар алдаа гарсан асуудлаар нэмжлэгийн шаардлага тодорхойлох. Шүүгт хэрэг бол хинт ч нээлттэй одоо ер нь танай хотхны нөхцөл байдал үерээс хойш ер нь дээрдвүү дордвүү эсвэл зарим тохиолдолд ингээл нэг байгалийн гам шиг янз бүрийн төвчсний дараа сэргээн засварлалтай айгуу сайн ингээл одоо хотхны нөхцөл байдал илүү сайхан болчдөг тий байж болно шүү дээ. Тийм тохиолдол бас байна. За тэгэхээр танах ер нь яаж ийн орц гарц тэгээд энэ үерийн дааланд та нарт ер нь хэрхэн нөлөөлж ийн одоо сайжирсан юм бол байхгүй уламжлалт орцсон. Одоо манай яг байрны хувьд үерээс хойш одоо нөгөө B1 давхрын одоо гаражийн шал бол тэр чигээрээ бүр ингээд амар болцсон байгаа. Одоо тэр нөгөө лаг шавар маврын усахтаа ч юм уу цэвэрлэгтэй бүр ингээд том нүх гаргаад орхицсон. Тэгээд тэр нөгөө дундын эзэмшлийн талбай болохоор яг одоо сөөхөн засах хэрэгтэй юм уу, иргэдэн засах хэрэгтэй юм уу, засаг дарган засаж өгс, нийслэн засаж өгс хэрэгтэй юм уу мэддэхгүй ингээд тодорхойгүй байгаад байгаа. Тэгээд 130 зохицуулалттай айлууд бол зарим айлууд хоорондоо өөрсдөө тохироод яг тухайн зохицуул хэсгийг тодорхой хэмжээний мөнгө гаргаад 3 ингээ машин зохицуулалт хүмүүс нийлээд яг тэр хэсгийг ингээ сайжруулад байгаа. Тэгэхээр одоо нөгөө нэг дундуур нь явдаг нөгөө төв одоо юм юмнууд шүү дээ. Тэд нар бол нэлээд цооролтой хан ман ингээд ухарсан халцарсан. Улам муудсан л байгаа. Далангийн хувьд. Далан бол тэр чинь нөгөө нэг хуучин ингээд машинууд зогсдог байсан зогсоол байсан байхгүй. Тэгээд тэрийг наашин ингээд өргөтгөөд далангаа босгоцсон болохоор одоо тэр хавийн одоо нэлээд олон барилга байгаа шүү дээ. Тэнцээ чи манай хотхноос гадна одоо натурын гүүрнээс нөгөө Арсантай гүр хүртэл биш. Аагүй. Уртлын нөгөө нарны замыг гүрх хүртэл тэр хоорондох хэсэг баггүй. Тэгэхээр тэр хэсэгт зогсож исэн одоо орчин сүхтийн машин гэх чинь бүгд ингээд шахтаад зогсоолгүй болцсон. Тэгээд одоо наатлахын хэсэг рүү ингээд байрлууга бүгд чаваад одоо баг машины зогсоол гэхээс илүү одоо явган хүн одоо явах боломжгүй болцсон байгаа байхгүй. Тэгээд тэргээр нөгөө нэг одоо жишээ нь онцгой байдал гал имлэг ийм машин явах ямар ч зай бүгд ингээл оршин суугд. Хэрвээ гал гарвал айгүй аюултай юм л орж гарах ямар ч боломжгүй байна. 7 сард нам зогслоо шүү дээ. Тэгээд далангийн ажил уу? Тий. Тэгэл 8 сар 9 сараас эхлээл өдөр нь баг ажиллахгүй жоо шүн ажиллаад нөгөө өндөр болгоцсон юм а буцаж тайраал. Өдөр шүн ингээл газраа ухаал нөгөө нэг том юм шорооны машинууд нь шүнжэнгөө яваал. Тэр чинь нэг юм дуутай юм билээ ш. Жин гэж дуурайд идэг. Тэгэл цанх монхон голоход аюу хэцүү нөгөө нэг шүн удуулахгүй ажиллаад. Тэгэл саяхан л зогслоо та. Одоо ингээ харахаар саяны тэр лаг шаврыг өтгөр цэвэрлэж өгөөд онцгой байдлаараа цэвэрлэж өгөхдөө нэлийн гэмтээсэн бохирдуулсан том нүх гаргацсан. Энийг сөөх хийх ёстой байх, засаж янзлах ёстой байх гэж би бодоод байна л та. Тэгээд нэгэн сөөх ярьсных ер нь сөөхийн төлбөрийг иргэд мэдээж тогтмол төлөх үүрэгтэй нэгдүгээр та. Хоёрдугаарт тэр үүргийг тэр мөнгийг авснараа сөөх сайн ажиллаад орчин нөхцөл сайхан сайн байх ёстой тий. Аята тата тогтоо байх ёстой. Одоо манай амьдарч байгаа хотхны хувьд гэхэд сөөх сайн ажилгүй учраас иргэд эсэргүүцээд бүтэн жилээр нь сөөхийнхөө мөнгөийг жишээ төлөг байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхцөлд яаж нэг юм харилцан win-win гэдэг шиг те сөөхөн сайн ажиллах, иргэдэн сайн ажиллах хэрэгтэй байд юм. Мөнгөө яаж барагдуулж авах юм. За барагдуулж аваад юма хийхгүй байвал яаж хийлэх юм гэдэг дээр хувьчид шийдэл байна уу? Өөрөө шинхэн сөөх байгуулсан хүний хувьд гэдэг. Одоо бид нар жишээ нь яасан бэхээр сөөхийн орчин суугчтай хурал дээр тухайлаад ярилцсан зүйл нь энэ сөөгийн төлбөрийг төлөхтэй холбоотойгоор хэрвээ одоо шинэ хугацаанд төлөхгүй байх юм бол удирдах зөвлөл дээрээ
тодорхой хэмжээний алдан торгуулийг тогтоогоод нэмэгдүүлж төлдөг байх боломжийг нь одоо удирдах зөвлөлд болгосон. Тэгэхээр одоо хэрвээ сөөх одоо шинэ үйл ажиллагаагаа ингээд хэвэн явуулаад нөгөө гэрэг контракта байгуулаа явчих юм бол тэрэн дээр одоо тийм санхүүгийн хариуцлагыг ногдуулах хэрэг нь үүсэж байгаа гэсэн. Одоо нэг түрээсэлж байгаа байхгүй юу? Нөгөө байраа. Тэгэхээр нөгөө тухайн түрээсэлж исэн айл нь сөөхөн мөнгө төлөөгүй явцсан. Тэнгүүт нөгөө сөөхөн буцаад надаас одоо сөөхөн төлбөрөө нэхэд шүү дээ. Энэ айл өмчлөгч нь тийм тийм. Өмчлөгчөөс нь тийм. Тэгэхээр сөөх тухайн үед байсан айлаас нь одоо нөгөө нэг төлбөрөө тухайд нь шаардаж аваагүй байна гэдэг талаар шүүх тандаж болох уу? Болохгүй. Яг л энэ чинь сууц өмчлөгчдийн холбоо гэдэг чинь яг өмчлөгчд л үүрэг ногдуулж байгаа. Та тэр хүнтэй одоо нөгөө түрээсэлж одоо танай байранд сууж байгаа хүнтэй гэрээ байгуулах асуудал чинь сөгөөс үл хамааран та хоёр иргэний дунд хийж штэ тий. Тэгэхээр та тэндээс төлбөрөө өөрөө гаргуулж авах нь бол таны өөрөө ч одоо асуудал. Тэгэхээр хэрвээ одоо чинь тэр хүн чинь түрээсээ төлөвлөгөө одоо суугийн төлбөрөө төлөөгүй явчихсан байх юм бол өмчлөгчийн хувьд таал хариуцах хэрэгтэй. Тэр хүнийхээ эсрэг одоо нэг түрээслээд сууж агаад явсан хүнийхээ эсрэг бол хэмжлэг гэрээний үүргээ биелүүлдэг байна. Нээлттэй тий. Хэлбэр ажиллагааны шүүх гэж байгуулагдаад одоо тэнд иргэд бас тэрийн болгон бүр айхтар нэг шүүх дээж шүүх мөхөд очиод ахааргүй ойр зүрийн хэрэгүүдийг бол тэр хэлбэр ажиллагааны шүүхээр шийдвүлээд байгаа юм шүү. Тэгэхээр тэр төлбөрийг барагдуулахад сөөх иргэдийг шүүхэд хэлбэр ажиллагааны шүүхэд хандах эсвэл иргэн сөөхөө эсвэл хэлбэр ажиллагааны шүүхээр дамжуулж өгөх тийм боломж байгаа юм. Яг уу одоогийн хуулиар бол сөөх нь одоо нэг тогтооцсон төлбөр шүү дээ тий. Тэр тогтооцсон төлбөрийг төлөхгүй байгаа иргэний хэлбэр ажиллагааны шүүхт дамжуулаад хэмжил гаргахад аюу тийм хэлбэрхэн болцсон. Өөрөөр хэлэх юм бол ердөө юм нэг одоо заавал хуульчаас үлгээ авах шаардлагагүй. Угаасаа танай сарын төлбөрийн хэмжээ тодорхой шүү дээ тий. Тэгэхээр тэр хугацааг төлөөгүй гэдгийг холбогдох баримттай нь авсаргаал шүүхэд маягтайхан дагуу хэмжил гаргаад өгч сүүхийн хувьд. Тэгээ тэнийг бол одоо нөгөө иргэн чи би төлцсөн гэх юм бол төлцсөн баримтаа ирээд тэгээ шүүх төвнийг шидэж өгөөд айгу богино ногч. Шүүхээс иргэн рүү шууд юу өсчих нь шүү дээ. Тий одоо хэмжлэгийн хэмжлэлийг нь одоо гартуулаад тэгээд ажиллагаанд оруулах нь шүү дээ тий. Тэр нь бол харьцангуй хэлбэрх одоо болцсон. Ингэснээрээ нөгөө одоо сөөхүүдэд ийм нэг хоримтлагдсан хэмжээний төлбөрийн асуудал байгаад тэгээ тэрнээсээ болоо үйл ажиллагаа доголдог гэдэг асуудлыг харьцангуй шийдвэрлэж өгч байгаа байх гэж би бодож байна. Нөгөө талдаа нөгөө сөөхийгөө шүүхэд өгнө гэдэг нь бол яг нөгөө сөөхийгөө хуралдахыг шаардах хэрэгтэй. Шаардал одоо манай сөөгч юм бол ерөөсө одоо бүр сөөхийнхөө удирдах зөвлөлийг солиод даргын солимоор байгаа байхгүй. Тэгээд одоо манай байрны групп төр юу болдог гэж бодож байна. Сөөхийн даргыгаа сайхан меншин жаал хөө хинэ чи наад тамга тэмдгээ өгөөд хурдан яв зайл. Байраа сайхан болгомоор байна. Удирдах зөвлөлөө солимоор байна гэл ингээл бөө юм болоод байгаа байхгүй. Тэгсэн хинээл тэр хүнийг сольж чадахгүй. Тэр хүн өөрөө манай байранд амьдрдаггүй жишээ нь. Тэр сөөхийн дарга маань. Өөрөө амьдрахгүй болохоор тэр орчныг сайхан болгоё гэж бодохгүй байх шүү. Тэгэнгүүт нөгөө хүмүүс маань болохоор та нар төлбөр төлдөг байсан бол би ингэхгүй байх байсан гээл тэг ингээд нэг юм байрны групп бол нэг юм хэсэгтэй л нэг сөөхийн маргаантай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд бол орчин сөөгчийн хувьд мань хүнийг те одоо цөөхөн даргаыг ажиллахгүй байна гэж сөөхөд өгч мөрч юм шиг. Сэлб бодхны хувьд бол жишээ нь аль 23 оны үеийн дараах юм шүү дээ те. Тэгэхээр бас л сөөх мөнгө авч л байгаа юм чинь тэр нэг хоргоо отгор гүдгэр янз бүр болсон ямиг яагаад засал сэлбээ сайжруулчих болдгүй юм гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаар нь асууад байна. Яг ихэд ер нь бол шүүхтлөө ингээд заавал юм болгоныг авчих бол аль байхгүй шүү дээ. Эхний ээлж шүүхээс өмнө шийдвэрлэх боломжтой ямар гарц гаргалгаа байна гэдгийг уг нь бодвол зүгээр. Тэр нь илүү уг нь бол хэлбэр. Тэгэхээр эхний ээлжийн зөвлөгөө бол юу гэхээр за одоо нөгөө нэг фэйсбુક дээр ч юм уу ингээл нөгөө хүнтэй ингээл маргалдаж мэтгэлцээ болохгүй шүү дээ тийм. Тэгэхээр хуульд заасан хувь хэмжээгээр оршин суугчтайгаа саналыг цуглуулж агаад бүх гишүүдийн хурлыг нь зарлж хуралдуулах хэрэг нь уг нь бол бүх оршин суугчдад байгаа. Зүгээр тэр процессыг хэрэгжүүлээ явах жоохон цаг хугацааны хувьд хүндрэлтэй байдаг баг. Ялангуяа нөгөө том хотнуудын хувьд бол тэр бол маш хүнд байгаа нь. Одоо тэр бол өстой хуулийн асуудал болчиход байна л да. Одоо тэр босхыг арай жоохон намсгах ч юм уу те эсвэл одоо тийм хуулийг
одоо өргөн мэдүүлээ санаачлаа явах нь одоо чухал баг. Гэхдээ боломжгүй зүйл бол биш. Одоо манай тохиолдолд цаг орох юм байна. Тэр ч гэсэн ингээл анх болвол бас яг ийм асуудалтай тулгарчаал. За одоо тэгээ нөгөө оршин суугч чинь зохион байгуулалтанд ороод орцорцоороо хариуцаад ч юм уу ингээ явхад оршин суугч ч гэсэн бүгдөө тийм асуудалтай тулгарч байгаа болохоор бүгдөө ойлгоод одоо хүрээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр бүр боломжгүй зүйл бол биш. Нөгөө талдаа бол за сөөхийг бол шүүхэд хандаж болно. Гэхдээ одоо энэ сөөхийн даргаыг одоо солимоор байна гэдэг асуудлаар шүүхэд хэмжил гаргахаар чинь аюу тийм эргэлзээтэй. Дотооддоо шийдэж болох юм байдаг. Хуралдаа шийдчих юмыг ягаад одоо шинэ шүүх одоо үеийн дарга нь болж болохгүй нэ гэдгийг оршин суугчдын өмнөөс шийдэх хэрэг нь шүүхэд байна уу гэдэг чинь аюу тийм эргэлзээтэй асуудал. Тэр харин сүүхийн дарга хувьдаа мөнгө завшигдсан байна тий гэдэг асуудал бол шал ондоо маргаа. Наа ч мараг манай дээр болох байх гэхгүй хүмүүс тэгэл. Тэгэхээр гол нь тэрийг чинь нотлохын тулд дээрэс нь баримтчиг үзэж танилцахын тулд та нар дахиад дотооддоо ажиллагаа хийгээд бүх баримтуудаа цуглуулад танс мөнгө шалгах хэрэгтэй нь шүү дээ тий. Тэгээ баримтаа гаргаад ирсэн тохиолдолд шүүгээд хандах, за болохгүй бүр цагдаад хандах ч юм тийм эрх нь бол нээлттэй. Одоо нөгөө тэр Б1 давхарт байсан хоёр маш том үйлчлэгийн хоёр юм байгаа байхгүй. Тэр хоёр болохоор нэг нь нөгөө ноолдуурын цех байсан. Нэг нь болохоор нөгөө ийм студийн газар байсан. Маш нөгөө үнэтэй тоног төхөөрөмжтэй байсан. Тэгээд тэд нэр бас айгүй хохирол амсаа. Тэгээд бас хаана хандхаа мэдэхгүй ингээд хохирол үлдсэн гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэд нэр одоо яг сөөхтэйгээ хамтраад шүүхт хандах хэрэгтэй юм уу? Эсвэл одоо дан ганцаараа бид нэр одоо өрөөс болоод ийм хохирол амсчлаа. Тэр чинь нөгөө одоо ингээл камер болгон дээрээ ингээл даатгал матгал хийлэхгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр асуудал одоо яг иргэнийхээ журмаар хаана хандаж одоо шүүхт хандах хэрэгтэй. Хөглөө одоо хааш нь чиглэлтэй. Ачхоо нэгж болоод явчлаа тий. Тэгэхээр сүүхтээ хамтрах гэхээсээ илүү дангаараа явчихмаар юм. Ингээ одоо яг нөгөө тэр сэлбийн тэр далан сэтэрсэн асуудал бол нэг талаасаа юм давчгүйчин зүйл юм шиг тийм шүү дээ тий. Гэхдээ одоо тийм үнэхээр тийм давчгүйсэн зүйл байвал тэрийг одоо чинь бас шууд төр хариуцсан ч гэдэг юм уу. Тэгж хэлэхэд хэцүү. Дээрэс нь сөөх хариуцсан ч хэлэхэд хэцүү. Сөөгч өөрөө л зүгээр оршин суугчдын нэгдэл шүү дээ тийм. Одоо сэлбийн тохиолдолд миний бодлоор та бүхэн тэр зураг төсөл баримтчийг үзэх хэрэгтэй. Энэ голын эргээс одоо ийм хэмжээний зайтай зураг төсөл байх нь зөв байсан юм уу, буруу байсан юм уу? Энэ дээр хэн зөвшөөрөл олгосон? Ямар үнэлэлтэй биш. Эсвэл анханасаа зөв явж исэн юмд нь дунд нь дахиад өөр барилга байгууламжийн тэндээс гарч ирээд эсвэл тэр далангийн одоо ажлаа буруу хийгээд ч юм уу тийм. Хаана ямар алдаа гарцсан бэ гэдгийг нь одоо судлах хэрэгтэй гэсэн. Тэгээ тэрний үндсэн дээр ихний ээлжинд одоо буруутай байгааг нь нотлно. Ерөөсөө энэ хин шийдэж өгөхгүй юм болохоор нь одоо хандахгүй байна, хуульчаас өвлгөө авахгүй байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар хандах юм бол одоо хэзээ ч асуудал шийдвэрлэхгүй. Яагаад гэвэл шүүх гэдэг чинь өөрөө дундын хараат бус байх хэрэгтэй зарчим. Ерөөсөө одоо хүмүүсийн бодлоор бол ерөөсөө шүүхгүйж орж ирэл хагалж өгөх хэрэгтэй юм шиг тийм юм бодож штэ. Гэтэл энэ чинь шүүхэд хандах хэрэг гэдэг чинь бол өөрийн хувь хүнд навагдж байгаа одоо хинтэж хуваалцахгүй ирэх байхгүй. Нэг дундын эрх ашгаараа одоо хандъя гэх юм бол нөгөө сөөхөөр дамжуулаад судлах хэрэгтэй шүү дээ. Одоо би ганцаараа ингээл хуульч хүслэл ингээд явахаар амжилтгүй байгаа даа гэх юм бол бүх сөөхийнхаа хэмжээнд ярилцаад хэдүүлээ хуульч хүслээ хаана ямар асуудал байгааг тодорхойлъё. За одоо тэгээ түүгээрээ дамжуулаад асуудлаа гаргаж тавья гэдэг ч юм. Энэ бүтц бол сөөхийн бүтц зөх гэж би бол бодоод байна л да. Тэгэхээр өнөөдрийн одоо подкастын маань дүгнэлт гэх юм уу? Сууц өмчлөгчдийн холбоо сайн байх, түүнийг одоо сайн байлгах нь бол ер нь бол иргэдийн оролцооны л асуудал юм байна. Бас ингээд юугүй бас шүүхийн шатанд аваачаал шүүхтэд явах гэхээсээ илүү угаасаа хуулийн ч өөрөө тийм те нөгөө тухайн амьдарч байгаа орчин нөхцөл юмаа сайжруулахын тулд дундаасаа сөөх гэдэг юм те сууц өмчлөгчдийн холбоо гэдэг юм байгуулаад удирдах зөвлөл гэж яваал. Тэгээ бүх гишүүдийн хурал гээл тэр хурлаараа ингээд нөгөө удирдах зөвлөлөө солих хаалах юм ярьдаг учраас тийм юм байна. Тэгэхээр одоо сөөх байгуулж болж байна. Иргэд оролцоотой байгаад те хувийн хвшилд ингээд илүү
ашиг хонжоотой байхаас илүү өөрсдийнхөө орчныг сайжруулахын тулд сөөхөө байгуулахад оролцох, байгуулсны дараа бас сайн ажиллахад нь оролцох ийм боломж байна. Шүүх тогтолцооны хувьд биднэрт зүгээр яг энэ сүүхийн асуудал дээр хялбар ажиллагааны шүүх гэдэг ийм зүйлийг ашиглах буюу энэ нэг ийм 3 дүүрэг нийлээд дундаа нэг хялбар ажиллагааны шүүхтэй болоод хэдэн жил болж байгаа лээ. Нэг сайхнаас л болж байгаа. Нэг жил гарам. Би яг энэ тэдигийн арталтны хялбар ажиллагааны шүүхтэр очиж үзсэн чи яг нэг өргөдлийн загваруудыг ингээд тавиад өгсөн. Тэр чинь улсын дээд шүүхээс загварыг баталсан байхгүй. Тийм байлээ шүү дээ. Тэгээд айгүй айтайхан. Тийм тэр дотор чи сүүх гээд одоо жишээ нь сүүхөөс нэг гаргаж байгаа хэмжлэлийн хувьд бол тэгээд ийм хөтөч мөтөчтэй тэгээд жижигхэн шүүх танхимуудтай тийшээгээ ороод ер нь нэг амар асуудлыг томруулахгүй яг ойр зөөрийн шийдэж болох асуудлуудыг хялбар ажиллагааны шүүхээр шийдвэрлэж болдог болжээ гэдгийг бол нэлээд сайн ойлгож авлаа. Тэгээд энэ удаагийн дугаарт цаг зав гаргаж оролцсонд 2 зочиндоо хоёуланд нь баярлалаа.